Guys, I fucked up. Би чараа юу болоод наа би өнөөдөр ажиллах хэрэгтэй байснаа би ингээ мдэггүй байсан юм байна. Oh fuck. За сүрсэн. Би нүрэж угаагаагүй guys. Нүрээ бол угаасаа of course бодож чадахгүй болохоор зүгээр крем нэлэл гарыг. Ирээгээд үгээд байхгүй юу? Тэр нь ингээ бүтээсээ өдөр эсвэл ингээ ажил хийх эсвэл яг тэр өдөр гэж бичигддэг байхгүй. Тэгсэн чинь би тэрийг ингээд сүү мөг гэдэг нь болохоор 3 дахь 4 дахь заяа. Тэгээ араас нь ирэх гэсэн харин за 3 дахь 4 дахь өдрийг хэлээд байгаа юм болов гэсэн чинь 3 дахь 4 дахь бүтэн сайн байсан заяа. Тэгээд сая менежер над руу далгаад тэгээд чи скечлээ шалгасан уу? Өнөөдөр ингээд ажиллах хэрэгтэй юм шүү гэдгсэн заяа. Тэнгуут нь би шалгасан. Өнөөдөр би ажиллах эсгүй байсан гэд хэлсэн чинь чи дахиад нь шалгаад үсттэй. Энд ингээд скежл дээр шинэ нэр ингээд байгаад ингээд тэгээд сүрцэн. Тэгээ одоо 6:30 болчих заяа. Би 6 гээд ажил дээр очсон байх хэрэгтэй байсан. Тэгээд цаг 30 минутын дараа би очин зүгээр үгээд асуусан чинь зүгээр хүрээд ирэхэд тэгээд одоо би яриад явж байна. Гэтэ цаагаар тийм амар халуун биш. Тэгээ бас дээрс нь бороохгүй болохоор амар гоё юм. Миний дотор хий бодлоо. Ер нь боддгоосаа арай бүдэг бодсон баха. Яарсан болоод галсны юм сараачаал тэгэл хуруу гараараа ингээл тэгж гараад ирлээ. Өдөр шүшүүр болох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь өөртөө өглөөний цаг хийж бэлдээд тэгээд кино үзээр хагаад тэгээд нэг захруу орж юм өгчээд тэгээд шүшүүр гараад бодчихсон чинь ингээд ажил явах болчихлоо. Одоо надаас зүгөрлөх гэсэн мөртөж. Таслаг гэсэн мөртөж байгаа. Яа амар хичмээр санаа зовмоор байна. Гэтэ зүгээрээ ажлын цаг 5 цаг болсон. Одоо үндэл 11 цаг 5 минут л болчихлоо юм л даа. Би өнөөдөр гонж хориотож ирсэн ч гэсэн гээд намайг байхгүй болгож байна. Намайг явуулсан гинэ. Юу гэсэн. Нэг карта амар профешнл мэдрэмж авч байгаа би эндээс л. Тэж өгөхтэй. Нүгээр ингэ сонсогддог заяа. Оройтой ирсэн ч гэсэн гэтээ яг амар их ажилласан юм шиг мэдрэмж авлаа. Яагаад ч юм. Сэнийхнэг харсан. Guys, Вьетнам охин гэсэн. Үттэй нэг харсан юм хийж байгаа юм байна. Амар тийм зүйл юм л гэдэг зэв. Тийм хатаа юм лээ муу хараал. Ингээл яваад идэг. Би хөргөн байна уу? Намайг хөргөн байна ингэрээ гэхгүй юу. Юу салаараа дэлгэр балаагаад. Яг урслаа. Метро 10 минутын дараа ирнэ гэсэн ядаж хат ингээд хүс харалтаа бүр дийл бүсэрсэн мас би. Нүл туслаг. Би жоохон хуурай байчидэх үү? Би жоохон аргуу байчидэх үү? Одоо гэлөө орж ирлээ. Шүшүүрт орохгүй бол бүр аим шигтэй бүлэрсэн байна. Тэгээ шүшүүрт орчоод гарч ирээд угаас уснуудаа хатаашнаас салгаад дишкороо хийгээд ингээд тэгээд янзлаад. Тэгээд юм хийж идмээр байна guys actually. Үндэ л би өсгүй байна. Гэтэ би гоё юм мэдмээр байна. Гэтэ надаа гоё юм хийж болох хүнс байхгүй болохоор мэдгүй лээ. Ямар ч шүшүүрт орохгүй бол бүр аим шигтэй байна. Одоогийн яг миний төрөх ч гэсэн дотоод ингээд мэдрэгдэж байгаа мэдрэмж хүртэл ингээд аим шигтэй. Тийм болохоор шүшүүрт айтайхан болцгоё. Юм хийж идэхгүй болт байхаар шийдлээ. Тараг байгаа. Тараг идэхээр шийдлээ. Идэхгүй ч магадгүй. Яг вэ гэхлээр би угаасаа бүр амар чинь нэмж байгаа. Тэгээ бас дээрэс нь би өсөхгүй байгаа болохоор тэг боллоо. Кэр болчихлоо. Миний ярьс ер нь сүлээд амар гоё болж байгаа. Буцаад гоё ярьстай сарнаа иргэн ирж байгаа. Харагдаж гинүү guys. Yeah. Та би нэг яаж идгийг харуулъя заяа. Хосон заяа. Яна ингээд зармаг. Ингээд зармаг болчих. Гоё юм.
Одоо шиний 2 цаг болж байна. Тэгээд шинэ олж байгааг хэлэх үү эсвэл юу гээд энэ киног series-ийг үзэж байгааг хэлэх үү? Нэг хүний бүр санаад болтгүй. Бүр ямар хэцүү юм бэ? Бүхий л сайн сайхан талуудаа харууллаа. Бүхий л муухай талуудаа харууллаа. Тэр хүний төлөө ингээд хүсснээр нь өөрийгөө ч өөрчилж үзлээ. Бүхнээ ч зориулж үзсэн заяа. Гэт өөртөө байгаа бүх юмаа ингээд би тэр хүнд өгсөн заяа. Гэхдээ болдоггүй юм ерөөсөө л болдоггүй юм байлээ. Ямар нэгэн хүнээр хайрлуулах биш. Яг зөвхөн тэр хүнээр л хайрлуулмаар байгаа энэ их шунлаа би яг яаж дарах вэ? Гэж би шиний 2 цагт бодоод сууж байна. Guys! Би баярлалаа өглөө. Ягаад вэ гэх юм бол миний намайг ингэж хариуцаж авсан, намайг чиглүүлж өгөх хэвээр профессор хариу өгсөн. Миний тэтгэлгийн талаар хариу өгсөн. Тэгээд профессор маань ингэж 2 бичиг баримт явуулаарай гэсэн заяа. Би тэгээд профессор руугаа явуулна. Тэгээд хамгийн чухал парт нь профессор хариу өгсөний хажуугаар тэтгэлэг ингээд хүлээн авч байгаа хүмүүс 3 дахь өдөр хүртэл надад боломж өгсөн. 3 дахь өдөр ингээд бүгдийг бичиг баримтаа бүрдүүлээд явуулаарай гэсэн. Guys. Уг би өмнөд тэтгэлэг авах үгүйгээ мэдгүй л юм л та. Гэтэ энэ бол боломж. Би авна гэж бодож байгаа. Би өөртөө итгэлтэй байгаа. Гэтэ авахгүй байсан ч гэсэн энэ бол боломж. Яа. Бурхан миний талд байна. Бурхан миний гуйлтыг сонссон байна, guys. Гэтэ профессор маань 3-5 цагийн хооронд ингээд уулзаж ярилцах хэрэгтэй гэсэн заяа. Тийм болохоор би ер нь айж байна. Яагаад болохоор би зөвхөн хөр хотод гэж худлаа хэлэхээр шийдлээ, guys. Энэ бол маш буруу. Гэтэ энэ маань vlog-ийн нүрээ дуусчин. Тэгээ дараагийн vlog-оор уулзтлаа. Баяртай.